За сайн байцгаана уу? Одоо би болохоор Excel дээр томьёо оруулах заавар хичээлийг оруулах гэж байна. Томьёо оруулахын тулд Excel дээр маш амархан. За одоо нийлбэрийг олох томьёог олохын тулд тэнцүү тэмдэг авна, сам товчоо дарна. Тэгээд мөрөө сонгоно. Мөрөө сонгоод доошоо гүйлгэж. Тэгээд таслал тавилаа. Enter товч дарахаар чинь нийлбэр гараад ирнэ гэсэн үг. За дараачих нь адил тэнцүү тэмдэг заавал аваад сам товчоо аваад сам товчоо дараад одоо мөрөө сонгоно. Мөрөө сонгоод доошоо маусаа чирээд гүйлгээд ингээд нийлбэр гараад Enter товч дарна. Тэнцүү тэмдэг авлаа, сам товчоо дарлаа. Мөрөө сонголоо. Доош нь маусаа чирлээ нийлбэр гараад ирнэ. Одоо үржүрийг яаж олох вэ гэхээр заавал тэнцүү тэмдгийн давна. Мөрөө ихлээр бас сонгоно. Тэнцүү тэмдгийг авчаад мөрөө сонголоо. Одоо энэ дээр үржүрийг хийхийн тулд од тэмдэг авах хэрэгтэй. Од тэмдгийг дарлаа. Одоо мөрөө сонголоо. Ямар тоонд үржүүлэх мөрөө сонголоо. Ингээд гараад ирнэ. За дараачих нь муу адил тэнцүү тэмдгийг авлаа. Мөрөө сонголоо. Мөрөө сонгочоод дараа нь од тэмдэг авна. Заавал од тэмдгийг аваад дараачих нь мөрөө сонголоо. Enter дарлаа. Дараачих нь адил тэнцүү тэмдгийг авлаа. Мөрөө сонголоо. Нэг од товчоо дарна. Үржих тэмдгийг хийхин тулд заавал од товчийг дарах хэрэгтэй. Үржих тэмдэг дээр. За одоо ноогдорыг хийхин тулд хуваах үйлдэл дээрээ тэнцүү тэмдэг авлаа. Мөрөө сонголоо. Харин хуваах үйлдэл хийхин тулд одоо тэр ташуу зураасыг сонгоно. Ташуу зураасаа сонголоо. Дараачих нь мөрийг сонголоо. Enter дарлаа. Маш амархан. За дараачих нь адил заавал тэнцүү тэмдгийг авлаа. Мөрөө сонголоо. Дараачих нь болохоор ташуу зураасаа авлаа. Мөрөө сонголоо. Enter дарлаа. Дараачих нь адил тэнцүү тэмдгийг авна. Тэнцүү тэмдэг гэдэг бол маш чухал. Тэнцүү тэмдгийг авлаа. Мөрөө сонголоо. Ташуу зураасаа авлаа. За одоо тэгээд дараачих мөрөө сонголоо. Enter дарлаа. Чиний хийж байгаа томьёо бол одоо тэр дээр Apex гэсэн хэсэг дээр харагдана.